За хамтдаа үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хөрч байна. Яг одоо та бүхэндээ зочноо олзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор дэлхийн өсвөрийн миссийн Азийн шилдэг Мисс Монголиа 2026 тэмцээний оролцогч Мишель маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Өнөөдрийн мэнд төргий. Баярлалаа. Өнөөдрийн мэнд төргий. Баярлалаа. Урьдчилан маань хүлээн авч ирсэнд их баярлалаа. За юуны түрүүнд Мишельтэй илүү гоё дэлгэрэнгүй танилцъя. Тэгээ үзэгчдээ бас өөрийгөө гоё танилцуулж өгөөч гэж хүсэж байна. Сайн байцгаана уу? Намайг Батөлгийн Мишель гэдэг санхүү эдийн засгийн их сургуулийн 1-р курсын оюутан, мөн Sov Dance студийн бүжигчин, тэгээд Мандхуаки загинтлийн модель охин байгаа. За бүжиглэн, завгөр өмсөн, тэ санхүүгээр сорно. За Мисс Монголиад оролцож байгаа. Тийм. Энэ жилийнхэд нь тийм. Сүүлийн үеийн сонин сайхан тийм байна. За энэ талаар хэдүүлээ яриа. Мисс Монголиад ер нь оролцоод за яг ямар шатантай явж гэн Мисс Монголиагийн сонин сайхнаар хэлье. За манай Мисс Монголиа тэмцээн маань одоо ер нь явцын шатан дээр явж байгаа. Бид нар бүгдээрээ маш олон зураг авалтанд орсон. Тэгээд одоо тэр зургуудаараа одоо лайк, шеэр ч юм уу тиймэрхүү байдлаар өрсөлдөөд одоо явж байгаа. Ер нь бол хичнээн хоног үргэлжилдэг үл энэ Мисс Монголиа чинь нийтдээ. Анх болохоор 4 сарын сүүлээр бол эхэлсэн. Гэтэ одоо тим үргэлжилсэн хугацаа гэж бол одоогоор байхгүй. Гэтэ 5 сарын 15-нд финалийн одоо тэмцээн одоо титэн гадуулсан дараа юм биш үү? Тэгээ одоо үндэсний ялагчаа тодруулах өдөр болно. За тэр шалгаруулалтанд бас одоо олонний саналч байдаг юм уу те? За тэгээ сошиал дээр болон маш олон юм санал асуулга бас шаардлагатай байдаг болов гэж бодож байна. За үүнээс өмнө манай Мишель бас дэлхийн өсвөрийн миссийн Азийн шилдэг мисс болоод ирсэн байгаа. Энэ талаар бас асуумаар санагдаж сууж байна тий. За хаана болсон ямар тэмцээн бэ? За ямар шалгуур байсан? Хэдэн орны миссүүд оролцсон гэх мэтчлэн гоё мэдээлэл бол. За би болохоор Монголд Мандхуаки загинтлагт харьяалтай байдаг. Тэгээд Мандхуаки загинтлагт нөгөө нэг анх санал аваад тэгээд надад бол маш жоохон сонир санагдчихлээсэн л да. Тэгээд ингээд би одоо ингээд дэлхийн өсвөрийн мисс явах юм уу гэд тэгээд гайхаа жоохон эвгүүлсэн тийм сандралтай тэгээд чадах юм болов уу гэсэн эргэлзээ байсан. Тэгээд манай инх болор багш маань намайг зоригжуулаад миний охин амар мундаг чаднаа Монголынхаа нэр төрийг бахархалтай аваад ирээрээ гэд тэгээд намайг бэлдэж эхэлсэн. За тэгээд явсны дараа болохоор нийт 33 ус өрсөлдсөн хоорондоо анх болохоор 32 ус байснаас Монгол шинээр нэмэгдээд 33 аль биесны ус байгаа. Тэгээд хаана болсон тэмцээн лээ? Бали арал дээр болсон. Индонез улсын Бали арал дээр болсон. Тэгээ очиход бол нэлээд халуун байсан. Тэгээд очиод ингээд нөгөө нэг бид нар одоо би жишээлбэл өөрөө нүрээ будаад, өөрөө үсээ янзлаад, өөрөө одоо хувцас өмсөд хамаг юмаа өөрөө хийж орсон байхгүй юу? Тэгвэл манай бусад мисс болохоор бүгдээрээ одоо мейкап чинтэй, үс янзлаад үнтэй, багаараа тий. Тэг бүр ингээд зүгээр байхад нь хүртэл ингээд бичлэгийг хийгээ сошиал дээр тавьдаг хүнтэй. Тэгээ би бүр ваа гэж хараад. Тэгээ тэнцээ би харимхандаа ганцаараа өөрөө үсээ янзлаад ингээд байж байгаа нөгөө хүмүүс нь гайхаад чи ганцаараа явж байгаа юм уу гэж. Тэгтээ ганцаараа явсан ч гэсэн маш амжилттай болсон юм. Маш гоё тэтэн эзэн болоод. Тэгээд бусад улс орны хүүхдүүд болохоор маш чадварлаг хүмүүс исэн. Тэгээд анхандаа болохоор амар сүрдэж байсан. Тэнгүүт ингээ хөвчлэн Евро царайтай охтууд исэн баггүй. Тэгэл амар хөөрхөн өндөр хамартай том нүдтэй. Тэгэл би одоо яндаа л гэж бодож илээ. Тэгээд яг нөгөө Аз хүүхэд гэдгээрээ бусдаас амар содон байсан болов гэж би бодсон. Нөгөө нэг хүн болгон л энэ Монголоос ирсэн ох юм уу гэд нөгөө нэг жоохон өөр л харагдаад байсан юм шиг байгаа. Тэгэл ер нь л. Тэгээ яг шанс өөр юм Аз октод бол байсан. Байх тийм байсан. Солонгосоос хүүхдүүд бас Монголоос бас анхны удаага оролцож байгаа. Тийм анхны удаага сонирхож тэ сонирхож бол харсан байлаа гэж. Тэгээд анх очиход ингээд надтай бас гадна нэг 5 хүүхэд явсан байхгүй юу? Тэд нар болохоор kids буюу жоохон насны англиэлд өрсөлдөж байгаа. Тэгэл ингээд бид нарыг ороод ирэнгүүт нөгөө гадаад хүүхдүүд Монгол хүүхдүүд гэл бүгдээр ингээд тойр зогсоол ингээд бид нараас юм асуугаал төв би амар гайхаал үлээ Монголыг мэддэм бахтаа гэж бодсон. Мэддэг л хүүхдүүд байсан л та. Таад манаас өөрсдийнхөө улс орныг бас сурталчлаа. Тэгээ ямар авьяастай хүүхдүүд байдаг вэ? Ямар их бэлтгэгдсэн хүүхдүүд вэ гэдгийг харуулж чадсан болов гэж бодож байна. Тийм мисс гэхээр яг дан ганц энэ одоо тайсан дээр ховц өмсөд алхах ч гэдэг юм уу. За ингээл зураг даруулах ч гэдэг юм уу. Тэрнээс гадна маш олон авьяас шаардлагатай, маш юм одоо хүмүүнлэгийн ажил хийдэг юм хүмүүнлэгийн хүн байх шаардлагатай бас байгаад байдаг тийм. Ямар ер нь авьяасын бас мэдмээр байна. Ямар авьяастай.
Би болохоор Монгол ардын бүжгээр 11 жил хичээлсэн. Тэгээд энийг л ер нь төлхөө барьж авахыг хичээсэн одоо тэмцээндээ. Очоо нөгөө авиасын номер гэж байгаа. Тэрэн дээр хүүхэд болгон одоо уус усынхаа бүжгийг бүжигсэн байхгүй. Тэгээд манай Монгол усаас ихэвчлэн Монгол ардынхаа бүжгийг бүжиглэж үзүүлсэн. Тэнгүүд хүмүүс болохоор тэр дунд ингээл ваа ямар гоё юм бэ Монгол ардын бүжиг гээл бүгдээрээ амар магтсан. Тэгээд дээрэс нь нөгөө нэг Монгол усаас сурчлах тийм видео хийсэн байхгүй юу. Тэгээд тэрэн дээр болохоор би шилдэг цор ганц одоо шагналыг авсан видеогоороо Монгол усаа төлөөсөн. Тэрэн дээрээ бас ингээд морь унаад тэгээд Монгол бүжгийнхаа одоо эмгтэй хүний уян хатан байдлыг бас ингээд харуулсан болохоор өөрийнхөө одоо энэ давуу талыг ашигласан гэх юм уу бичлэгэн дээрээ. Тийм ээ. Одоо морь унна гэдэг чинь мэдээж байгальд унж байгаа тийм байгальд унж байгаа. Үзэсгэлэн харуулж байна. За тэгээд тэр Монгол дээл хувцс мэдээж байх нь шүү дээ. Тэгэхээр чинь маш сонирхол татсан л байж таараа тийм. Энэ бичлэгээ болохоор бид нар маш богино хугацаанд хийсэн. Тэгээд ер нь бол Монголынхаа бүхий л одоо гоё хавыг харуулах гэж хичээсэн. Тэгээд би өөрөө нөгөө нэг морь ундгүй байхгүй юу. Тэгээд тухайн үедээ нөгөө анх удаа унж үзсэн. Шууд ингээл намайг морин дээр мордуулаад за шууд дахь гээл. Тэгэл би тухайн үедээ бүр ингээ. Тэгэл баг анх удаа унж байгаа. Анх удаа унж байгаа, анх удаа дахих гэж байгаа. Тэгээд бүр гайхаад тэгэл за бичлэг маань гоё болж ивэл болондоо гээл морь ингээл ташуурдаал тэгэл явсан. Хурдан морь исэн учраас нөгөө нэг шууд аваад тавьчихсан. Тэгээд жоохон айцтай гэтээ нэг удаагийн л тэгэл тавилтаар шууд авсан. Тэгээд Монголд болохоор маш хүйтэн байсан болохоор тэгэл аль болох хичээгээл зураг авсны хаард гарсан да. Бичлэгийн хувьд бол бас гоё бичлэг болсон байлээ. Тэгээд Мисс Монголиа тэмцээнд хэрвээ төрүүлээд дэлхийн миссийн тэмцээнд оролцох юм бол те бас одоо яг ийм өөрийн гэсэн танилцуулга бичлэгийг бас улсаараа ингэж хийдэг шүү дээ тий. Тэгэхээр манай Мишель бол одоо маш их туршлагыг хуримтлуулж яваа юм байна. За Азийн энэ томоохон тэмцээнд тий өсвөрийн энэ яг миссүүдийн тэмцээнд оролцоод бас маш их туршлагыг хуримтлуулад ирсэн болов уу гэж бодож байна. Тэгээд хамгийн гол зүйл нь одоо тун утахгүй бас Мисс Монголиа 2026 тэмцээний ялагч тодорхой цаг төгсөн байна. Тэгээд Мишельдээс амжилт хүсье. Тэгээд чиний бас одоо онцолж тий харж байгаа зүйл одоо хүмүүнлэгийн ажилч гэдэг юм уу те бусад зүйлсийг бол маш ихээр одоо илүү давуу нөгөө гой сайхан байх гэдгээсээ илүү те яг энэ хүн ямар эмэгтэй вэ энэ одоо сайхан одоо хүмүүнлэгийн ажил хийдэг эмэгтэй юу авиас чадвартай эмэгтэй юу гэж бусад бүх шалгууруудыг бас энэ дэлхийн миссийн тэмцээнд ч ингээ хардаг шүү дээ те за чиний хувьд бас одоо ялагч болох ёстой гэж үзэж байгаа за шалтгаануудаасаа хэлвэл нэг өнцгөөсөө. За хэрвээ Мисс Монголиа тэмцээний ялагч болвол гэтээ ялагч болох гэхээсээ илүү одоо Мисс хүн чинь нөгөө нэг сайн дурын ажиллагаа одоо зүгээр л хүмүүс туслах энэ тал дээрээ маш чухал байдаг. Тэнгүүд миний хувьд болохоор би clean up төсөлд оролцож байсан. Тэнгүүд одоо манай хотын бохирдол ямар байгаа илээ. Тэр талаас нь хараад нөгөө дэлхийн цэвэрлэгээний өдөр гэж байдаг. Тэгээд би болохоор энэ төсөлд яаж одоо нэгдсэн бэ гэхлээр одоо нөгөө нэг хүмүүс бүртгүүлээрээ гэсэн талаас нөгөө бичлэг хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр талаас нөгөө нэг хүмүүсийг урайлан дуудаад тэгээд нийт 10,000 хүүхэд 2025 онд сүүлд хийсэн. Тэгээд 2025 оны 100 нийт 10,000 хүмүүс одоо нөгөө нэг хүрээлэн дээр цуглараад тэгээд хотынхоо одоо хэсгүүдийг цэвэрлсэн. Тийм. Энэ болохоор чухал нөлөө нь юу вэ гэхлээр нөгөө нэг хог бохирдлоос болоод бас агаар маань бохирдож байгаа. Тэгээд энэ байдлаас олж маш олон хүмүүс хавдар одоо өвчин тусах эрсдэлтэй. Тэгээд энэ талаас нь ер нь бол одоо манай үеийнхэн өсвөр насныхан мөн залуучууд маань одоо биентэйгээ одоо залуучууд маань нэгдээд гоё энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ төсөл маань 2026 он ч гэсэн одоо 100 хэрэгжээ цаашаа явна. Тэгээд энэ мэтчлэн одоо миний хамгийн том одоо оролцож байгаа сайн дурын ажил гэвэл энэ байгаа. Энэ ажил маань зөвхөн яг энэ Мисс Монголиатай холбоотой биш те. Энэ бол ингээд байнгын ингэж оролцож хийдэг те. Ийм ажил. 24 онд чийжсэн, 25-нд ер нь ингээд цаашдаа үргэлжлээд явах ажил байгаа. Ер нь анх би нөгөө нэг Мисс орно гэж бол юм хийгээгүй зүгээр анханасаа л хийдэг байсан тийм зүйл аа. Тэгсэн чинь нөгөө Мисс орох байсан чинь иймэрхүү зүйл амар чухал идэм байлээ. Тэгэл би заашгүй дээ чаддаг юм маань байна гэл. Гэтэ маш гоё байна те. Залуучууд маань ингээ бас яг өөрсдийн санаачлагаараа ингээ бас нэг нийслэл хотынхон өнгө үзэмж тэр чинь бас нэг цэвэрлэгээ гэдэг чинь өнгө үзэмж шүү дээ те. За Мишелийн хувьд ер нь яг энэ загвар өмсөх чиглэлээр энэ Миссийн
салбар руу яг хизэнээс оров ер нь тийм сонирхол хэр их байв чамаг одоо бас нэг энэ салбар руу ингээ оруулахад бас нэг хин нэгэн нөлөөсөн үү? Нөлөөсөн. Манай их болор багш надад нөлөөсөн. Би анх болохоор бүр жоохондоо 5 дугаар ангида манай аав ээж нөгөө нэг айлын том охин гэдгээр нь би 5 дүүтэй байхгүй юу? Тэгээд 5 дүүтэй тэгээд айлын том охин гэдгээр нь манай аав ээж хоёр намайг одоо усын нэг миссийн тэмцээнд орж исэн хүүхдийн. Тэгээд тухайн үед тэрэнд орох шалтгаан юу вэ гэхэлэр нөгөө нэг авьяас номер л надад амар чухал байсан аахгүй нөгөө бүжиглдэг болохоор тэгэл энэ дээрээ маш гой бүжиглээд үзүүлчих юмсан гэсэн бодлоор ер нь анх миссийн тэмцээнд орж байсан. Тэгээд тухайн үедээ бол нэг хамжилт гаргаж чадаагүй. Тэгэл за энэ ч миний хийх ажил биш энэ да гэж бодоод тэгээд ер нь цаашаа бүжгээрээ яваад тэгээд тэгжээснаа манай дүүнер маань Мандухай Киз агентлагт явдаг. Тэгээд би ч гэсэн энэ талаас нь нөгөө нэг сонирхож үзээд анх агентлагт нь очиж исэн. Тэгээд надад маш гоё таалагдаад тэгээд тэр чинь одоо мист бэлдэх гэдгээсээ илүү хүүхдийн нөгөө зөв алхааг одоо бүгдийсэн хүүхдүүдийг нуруугийн цэх болгодог одоо нөгөө гадаад үзэмж болон хүүхдийн зөв алхааг засдаг. Дээрээс нь драмын хичээлтэй тэгээд мөн англи хэл бас бүжгийн хичээлтэй байхгүй. Тэгээд энэ талаас нь сонирхож очиж байгаад тэгээд инх холор багш маань намайг амар гоё дэмжиж өгөөд тэгээд энэ тэмцээнд орох эрхийг одоо Мандухай Киз агентлаг авсан дээрээ одоо би сонгогдож явсан гэсэн үг. Тийм. Маш гоё агентлаг байгаа. Тийм. Тэгээ багасаа л ер нь бол сонирхолтой байсан. Сонирхолтой байсан. Тийм. Тэгээд мэдээж маш олон авьяас чадвар нэгдчихэж одоо мисс гэдэг хүн чинь те бүгдээ байгаа юм аа. Тэгээд хөрхэн авьяастай. За тэгээ хүмүүнлэгийн ажлыг бас ингээ сайн дураараа хийгээд үе тэнгийн найз нөхөд залуусыг бас ингээ урайлаад түүчээлээд ийм гоё ажлуудыг хийж байгаа охиныг бид бас өнөөдөр нэвтрүүлэгт оролцуулсан байгаа. Тэгээ урд бас ийм цомнууд харагдаж байна. Ийм хоёр тууз харагдаж байна. Титэм маань бол яг энэ Азийн шилдэг миссийн титэм байх гэж бодож байна тий. Энд хоёр титэм хоёр тууз байгааг бас тайлбарлавал. Нэг энэ нэг 5 хошуутай тий хоёр цом байна тий. Тий нэг нь болохоор Азийн шилдэг миссийн цом нь нөгөөх нь болохоор шилдэг видеон цар ганц эзэн гэдэг хоёр цом маань байгаа. Туузан ч гэсэн яг адилхан юм байна. Туузан ч гэсэн адилхан тий. Анхны тэмцээнээс олон улсны. Тий олон улсын анхны миссийн тэмцээн байсан. Тэгээ би бодохдоо одоо миссийн тэмцээнд орох гэдэг чинь одоо манай охид болгоны гоё мөрөөдөл байх гэж би боддог. Тэгээ би бол яг уу зүгээр л ийм миссийн тэмцээнд гоё том ихч болоод гоё ихч болоод оролцсон доо гэж боддог байсан аахгүй юу? Тэгсэн чинь нэг тийм том болох шаардлагагүй. Шаардлага байсан тийм өсвөрийн миссийн тэмцээнд. Гэтэ гадаад охтууд маань бол 18-аас 20 насны ангилалд нь би оролцсон. Нөгөө 20 нас хүртэл өсвөр гээд явчихд юм байлээ. 20 насыг өсвөр гэж. Тийм өсвөр гэж харж идлээ. Тийм олон улсад. Тэгээд тэнцээ очиход бол охтууд маань нэлээ нөгөө нэг гоё өвчнөр шиг харагдчихлаа. Би болохоор хажууд нь нөгөө нэг жоохон хөгж тийм тэгж харагдчихсан. Тийм л ээ. Тэр тэмцээнд ер нь авьяас үзүүлэх авьяасын төрөл дээр бол бүжгээ бүжгэлсэн тийм. Ер нь бүжгээрээ хэр удаан бүжгэлж байгаа байлаа. Ер нь Монгол бүжгийн одоо яг жам тата хамгийн сайхан нь ер нь юу вэ? Монгол бүжгээрээ сая хэлсэнчлэн 11 жил хичээлж байгаа. Тэгээд жоогноосоо л ер нь бол амар сонирхолтой байсан. Гэтэ яг яагаад сонирхоод байгаагаа мэдгүй ч гэсэн надад амар гоё мэдрэмж төрдөг байсан байхгүй. Тэгээд энэгээр амар тууштай хичээлсэн. Тэгээд Монгол үжиг бүжигсний одоо гоё байдал, одоо гоё сайхан нь юу вэ гэхлээр одоо өв тээгч болж байгаа. Одоо Монгол улсынхаа одоо өв соёлыг өөртөө тээгээд тэгээд тэрийг ингээд олон улсын төвшөнд ингээд бахархалтай харуулж чадж байна гэдэг чинь ер нь бол амар гоё амжилт гэж боддог. Тийм. Одоо манай дүүнерээс гэвэл манай 5 дүү маань тавлал ер нь бол бүжгэлдэг. Тийм навайг дагаад бүжгийн дугуйланд бас суралцж байгаа. Нөгөө Sub Dance студид ер нь багаас явж гисэн. Тэгээд манайхан бас нөгөө гэр бүлэрээ рил оруулдаг байхгүй юу? Монгол бүжгэлж байгаа. Тэр маань ч гэсэн ер нь бол гэр бүлэрээ бүжгэлж байгаа утга учир нь юу вэ гэхлээр одоо гэр бүлийн харилцаа амар чухал байдаг. Тэгээд хүмүүс ингээд гоё гэр бүлэрээ ингээд бүжиглээд ингээд гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрүүлээсэ гэсэн одоо урайлаг маягаар тэгж гэр бүлэрээ гоё Монгол бүжгийн бичлэг хийгээд оруулдаг. Тийм. Тийм. Бидний ярилцах хугацаа өндөрлөх төгч чинь. Тэгээ төгсгөлд нь одоо Miss Mongolia-д оролцож байгаа. За тэгээ энд оролцоход бас нэг үзэгч хүмүүсийн дэмжлэг маш их
чухал байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бас нэг ингэж чамайг дэмжиж байгаа хүмүүстэй ч юм уу, тий, бас нэг дэмжээсэй гэж бас хэлэх гэж байгаа хүмүүстээ бас нэг сэтгэлийн үгээ хэлээч. За намайг саяны олон улсын өсвөрийн миссийн тэмцээнд яваад ирэхэд дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамгийн түрүүнд аав ээжтэй баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд инх болор багштай баярлалаа. Тэгээд бичлэг хийсэн одоо бүтээсэн бас хүмүүстээ бас маш их баярлалаа. Тэгээд нэрийн дурд бол маш олон хүмүүс байгаа. Тэгээ мөн одоо болохоор би Miss Mongolia 2026 оны тэмцээний хувийн дугаар 15 болж оролцож байгаа. Нийт 15 шилдэг оролцогч байгаа. Тэгээ маш мундаг оролцогчтой тийм тэмцээн болж байгаа. Тэгээд энэ жилээс одоо олон улсын тэмцээн болж байгаа юм байлээ. Тийм гадаадын маш том хүндтэй хүн ирж шүүн. Тийм тэгээд энэ нэвтрүүлгээ далимдуулаа та бүхэн манайг дэмжээрэй гэд гоё. Хувийн дугаар 15 тийм. Хувийн дугаар 15. Дэмжихийн тулд яах ёстой вэ? Miss Mongolia тэмцээний албан ёсны пэйж хаяг байгаа. Тэгээд тэрлөө оронгууд одоо хувийн дугаараар нь зургууд оруулсан байгаа. Тэгээд та нар маань лайк, шеэр хийхэд болно гэсэн. Ерөнхийдөө лайк, шеэр байхад бол дэмжлэг болж байна гэсэн үг байна шүү дээ. Дэмжлэг болж байна л гэсэн үг. За маш их баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Сайхан мэдээтэй эргээд олцгаалтай. Ноёны нэвтрүүлэгт урьж оролцуулсан баярлалаа. За тэгээд үндэсний ялагч болчвол манай өглөө хөтөлбөрийг бас зорин хамгийн түрүүнд ирээрэй гэж хүсэж байна. За баярлалаа. Маш их баярлалаа. Өнөөдрийн зочноор Дэлхийн өсвөрийн Миссийн Азийн шилдэг Miss Mongolia 2026 тэмцээний оролцогч Мишель оролцлоо. За хамтаас үзэгчидтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш шинэ цагтаа иргүүлцлаа. Тэр баяртай.